Гадаад улсад суралцж байгаа оюутан залуус дэлхийд хүрэх Монгол оюун нэрийн дорчууллаа. Эмч эмнэлгийн ажилтнууд дахин дэвчихгүй гэдгээ илэрхийлэв. Засгийн газар эмч эмнэлгийн ажилтны цалин 2026 онд багтаан 3 сая хүргэнэ гэж амлаллаа. Орон нутгийн зарим хот хоорондын тээврийн үн нэмэгдэжээ. Брэдэд Улаан Уд хотын зарим иргэд төгжрөхгүй тулд заснаа явагчийг хүлэглэж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Гадаад улс оронд суралцж байгаа оюутан залуус дэлхийд хүрэх Монгол оюун нэрийн дор 6 дахь удаага чууллаа. Чуулга уулзалтад дэлхийн 23 орноос 230 гаруй оюутан залуус оролцож, түүх ухааны доктор дипломатч Отгон Баярын Монгол хүн байхын учир, менежментийн шинжилгээ ухааны доктор Саран Заягийн дэлхийн иргэн болох нь, Монгол одооны Деважин бодлого хөтөлбөрийг санаачлагч Наран Бадарахын Монгол хүний инэрэнгүй сэтгэл, Mongolia Economic сэтгүүлийн үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Бэх Баярын Монгол залуусын ирээдүйн боломж ба сорилт, Монголын оюун ухааны академиг үүсгэн байгуулагч Хатанбаатарын хурдтай суралцах ур чадвар зэрэг сонирхолтой илтгэлүүдийг сонсож, эзэмссэн мэрэгжилдээ эзэн бах, эх орондоо иргэн очихдоо тухайн орныхоо твшилтэт зүйлсийг өөртлөн очих учир шалтгааныг сонсож, оюун ухаанаа зингэлжээ. Бидний хэлэх гээд байгаа гол мессеж бол Монгол оюун ухаан гэдэг бол та нарын ажил амьдарч байгаа гадаад байгаа оюутнуудын хувьд дэлхийн ямар ч хүнээс та нар дутхгүй юм шүү. Та нар өөрсдөө хичээвэл энэ Монгол оюуныг дэлхийд оруулах, гаргах, дэлхийд нэртэй болгоход одоо та нар бэлэн шүү гэдгийг эднэрт нь итгэл үнэмшлийг өгье гэж бодож байгаа юм. Туркийн Стамбул хотноо болсон энэ удаагийн чуулга уулзалтын бас нэгэн онцлог нь эх орныхоо шийдэгдээгүй асуудалд гарц гаргалгаа ирсэн шинэлэг санаа бүхий Next Gen төслийн уралдаан байлаа. Уралдаанд 19 бүтээл ирснээс бүтээл бүрийг шууд авч Монголд хэрэгжүүлж болохоор байсныг онцолж байна. Дэлхийн чанад дахь монголчуудын зөвлөл нийгэмд үйлчлэх төрийн бус байгуулга нь байгуулагдсаныхаа дараахан 2016 онд Улаанбаатар, 2017 онд Бээжин, 2018 онд Москва, 2019 онд Өнгөр улсад тус оюутан залуусын чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ. Энэ улс орны хэмжээд эрүүл мэндийн салбар ажил хаялт хийжсэн түүх байхгүй. Бид нар гэхдээ энэ ажил хаялтыг хүсээгүй. Эмч эмнэлгийн ажилтнууд дахин дэвчихгүй гэдгээ илэрхийлж, скватерын талбайд хугацаагүй суулт зарлаж эхэлсэн. Өнөөдөр эсэргүүцлийн жагсаалаар өргөжлөө. Тэдний зүгээс цалин хөлсийг нэмэхгүй бол маргааш өглөөний 8 цагаас ажил хайна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Улсын хурлаар эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг одоо 1 сарын 1-ээс 50%-аар нэмээчээ. За тэгэд өчигдрийн чин бүрэн сайдын ярьсан 26 ондоо багтааж 3 сая төгрөгт хүргэх. За 27 оны 1 сарын 1-ээс 3 сая 500 мянгад хүргэх гэсэн энэ байр сууриа илэрхийлээд одоо их хурлын гишүүдэд дайж оруулах гэж байна. Бидэнд байгаа хамгийн сүүлийн арга хэрэгслүүд одоо ажил хаялт үлдээд байна. Засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн ажилтны цалин эх онд 3 үе шаттай нэмэхээр шийдвэрлэжээ. Тодорхойлбол 2026 оны 1-р сарын 1-ээс 30% нэмнэ. Цаашлаад 2 удаа нэмж 75% хүргэхээр болжээ. Үүгээр үндсэн цалин 3 сая төгрөг болгоно гэлээ. Мөн 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах учраас ажилчдын цалин 3.5 сая хүргэхээр бэлтгэл ажилдаа орж байна гэлээ. Гол их үүсвэр бол одоо 191 тэрбум төгрөг төсвөөс урсгал зардлаас 10%-ийг танаж нийтдээ 191 тэрбумаар буюу цалин 15% нэмэх боломж эндээс гарсан. За дараачийн 157 тэрбум төгрөг болохоор бид одоо эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй шаардлагатай их үүсвэрийг үйлчилгээг хомих, гэрээний тоо хэмжээг бууруулах, шаардлагагүй зардлуудыг бууруулах, сахилга баттай байх, сангийн менежментийг зөв болгох гэсэн ийм олон зүйлүүдийг хэрэгжүүлнэ. Орон нутгийн зарим чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний үн нэмэгдэжээ. Тодорхойлбол Улаанбаатар, Булган аймгийн Булган сум чиглэлд том хүн 40 мянга, хүүхэд 20 мянга. Улаанбаатар, Орхон аймгийн Баян өндөр сум чиглэлд том хүн 38300, хүүхэд 19150. Улаанбаатар, Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлд том хүн 78800, хүүхэд 39400. Улаанбаатар, Сэлэн аймгийн Скватер сум чиглэлд том хүн 32400, хүүхэд 16200 төгрөг болж тус шинжлэгдэжээ.
Брэдэд Улаануд хотын зарим иргэд түгжрэхгүй тулд заснаа явагч буюу засны мотоциклийг хөлөглөж эхэлжээ. Тодорхойлбол их хэмжээний заснаар Улаануд хотын зарим хэсэгт, тодорхойлбол Гагарины гудамжинд тарамбай явах боломжгүй болсон байна. Доод саяын туяад замын хөдөлгөөн нам зогсжээ. Бабушкина, Ключевская, Турбачеева зэрэг гудамжнаа хэдийн түгжирсэн бол автомобилчуудын гудамжнаа ачаалалтай байна. Олон цагаар түгжирч зогсохоос эмээсэн зарим жолооч нар гадаа хийдий хүүдэн байгаач өөр төрлийн техник хэрэгсэл ашиглаж эхэлсэн байна. Харин үүний оронд нийтээр засаа гарч цэвэрлэе гэсэн саналыг зарим иргэд ч тавьж эхэлжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.